Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо Mongolian Drift Series Round 5 энэ жилийн цуврал тэмцээний Final Round. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Флогер бэлгүүн байна. Монголын мэргэжлийн спорт автомашины холбооноос хурж байгаа финал раунд тэмцээний за би яг дундаас нь ирлээ. За одоо миний ард Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны мэргэжлийн английн тамирчдын гараа хэлсэн байна. За STS английн топ 16 тамирчид бол дөрөв гарцсан. За одоо л мэргэжлийн ангийнхаа гараа ивч байна. За тэгээд энэ жилийн 5 цуврал тэмцээний хамгийн хаалтын тэмцээн яг одоо Монгол 63 рейсвей дээр болж байна. Тэгээд топ одоо энэ улсын авраг хэн болох вэ гэдэг бүгдөө хамтдаа логоос хамтдаа арцгаая. За манайха Монгол 63 рейсвейн одоо захирал за очир бүрөө Ожо маань Nissan Silvio S15 тэмцээнээр финал раунд орж. За сэтгэл ямар өнөг шөө? Сэтгэл аягүй өндөр сандарч байна амар. Тэмцээнд ороод одоо ингээ 2 жил болчихлоо. 2 жил болсон одоо. Одоо өнөөдөр анхны гараагаа ихч нөө. Тэгсэн. Энэ жил одоо анхны тэмцээ, анхны бүгд зүйлийг тэмцээ гэж. За үйлдүүн бэлгүүнээ бас дрифт спорт руу өчтөрөө орж ирсэн байлээ шүү дээ. Одоо 3 жил завсарлцуун дүүтэйг нийлж байгаа бэлтгэл хийх юм байна шүү дээ. Одоо дүүтэйг нийлж юм жоохон бэлтгэл хийлээ. Дүүтэйг нийлж жоохон бэлтгэл хийлээ. За тэгээд найстаа самжилт хийсэн шинээр гаргаж ирсэн машин уу? Тий, шинээр гаргаж ирсэн машин. Тий. Энэ машин гаргаж ирсэн Тиндэвис найздаа баярлаа, Бакунастаа баярлаа. Дедлайн гаражийн хамт олон бүгдэнд баярлаа гэж хэлээ. Гоё юм мэдчихсэн. За манай ахын Ожо маань болохоор Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны бас тузын дэд ерөнхийлөгчөөр бас ажилладаг байгаа. Мөн дээрээс нь Монгол 63 рейсвей бас захирлаар ажиллаж байгаа. Тэгээ маш олон зүйлийг давхар хийж. Дээрээс нь бас тэмцээн уралдаанд орж байгаа. Найстаа бас амжилт хүсье. За баярлаа. За амжилт үзүүлээд өгөрөө. За. Төө юм байгаа байлгүй дээ. Яа надаа. Хичээнэ. За окей. За ишээ. За энд бас машины яндан сая салсан гэж шиг байна. За энэ бүр юу болоод байна? За юу вэ төрөө? Бичлэг явж гин, влог явж гин өгшөө. За энд юу болчих вэ? Вайраш яндан сал онцч. Яндан сал онцчээ. Төмөр утгаар багч. За. Эхний гараан дээр яндан салсан уу? Тэгээ одоо хоёрдугаар гараа 10 минут авсан юм шиг байна. Ааха. За. За окей. Одоо тэгээ харин албанд инженер. Окей. За амжилт. За энэ гөр юу болж байна? За яаж ийн хандаа нааш. За манай Агидо соёл сайхан юу вэ? Оо 50 да хаа. Одоо За финал раунд ямар болж байна? гоё болж байна. Ааха. Урд өрднийхаасаа ерөнхийдөө хүлээлт ихтэй байна. Ааха. Одоо шийдвэрлэх мөчтэй. Ранкаар одоо хэд явж байгаа? Дүүн одоо энэ тэмцээл орж шүү дээ. Оо тийм үү? Тий. Шинэ машин хийж байгаа. За. Тэгээ тэр машинаа хүлээсэн арай амжихгүй болчаа. Тэгэл хожим машинаараа орж За ямар ч сан финал раундаа хүндэтгээд хүндэтгээд орж ирэл. сүүлийн тэмцээн юм чи одоо бас хүч үзэхгүй бас болохгүй шүү дээ. Ард. За. Оргоогоо дарахгүй бол сэтгэлгээ гэлгээд байгаа юм шүү дээ. За амжилт таа. За. Урдлаач. Юу хийж байгаа машинд ороо? Яачаад байна? За юу нэ хандаа. За финал раундта тэмцэлтэй өдрийн мэнд өргөе. За ранкаар одоо STS ангид явж байгаа. Эмдэс лөө? Хэдээр явж байна? 7. Стэгүүр явж штэ. Гэрэн эмдэс рүү баг орцсон байна те. 10 авч байгаа эмдэс чи. Тий. Дөрөв жил ер нь бол ороод өргөдлөөр буугаад. Яаж байгаа? Чи болохгүй ингээд. За энэ жил ахаа болох ш. Одоо өргөл мөрлөр буухгүй мó штэ. Одоо эндээс рүү орно. Ахчаа хэдээр явж байна? Агаа надын дээр явж байгаа. Дээр явж. За ах トゥ хоёлаа эмдэс рүү өсрөөл ороод ирэх юм байна те. За ямар ч гэсэн эмдэст хоёлаа энэ жил дараа жил ороороо 26 онд. Одоо техник яасан? Бас болдгүй. Бас болохгүй наа. Ааха. Сая топ 16-д үлдсэн байгаа шүү дээ одоо. За газ машина инженер өдгөө нийлж гаргаараа зэ. Тэмцээнд амжилт хүсье. За баярлалаа. За. За манайхан тэгээд тэмцээн бол ерөнхийдөө тамирчдын талбай та бүхэнтэйгээ гоё тамирчдаараа уулзсан ямар тамирчд байдаг гэдгийг бас харуулъя. Тэгээд дээрэс нь
яг тамирчдын талбайгаар яг ямархуу үйл явдал процесс болд юм бэ гэдгийг бас та бүхэндээ влогоор үзүүлж харуулж танилцуулах болно. За энд нэг таньдаг охин яваад очив. Сайн уу юу вэ? Тэнда. За яаж ийн? Сайтын 1-р үе дээр гарчаад. Хэр өссөн? 5-аар гарч ирсэн. 5-аар. Оо амар дээгүүр гарч ирсэн биз дээ. Нөгөө өчигдөр бэлтгэл хийхдээ нөгөө нэг хуурай зам дээр ийзаад өглөө ирж исэн чинь бороо ороод бас шоконд орууллаа. Одоо тэгээ финал раунд. Одоо яг батл дээр л ах юм даа үзэж таарна. Чаднаа. Тэгээ өмнөх тэмцээн дээр алдсан болохоор жоохон айц байна. Гэтэ хичээнэ. Аа. Машин дэжгүй өстэй. Машин давгүй. Нөхөр нь яаж ийн? Дэжгүй. Нөхөр сая 1-р үеийнхаа эхний гараа хийлээ. Гоё л харагдлаа. Тий. Нөхрөөс нилээн дэмжиж байна. Аа. За ханч бас чаваг дэмжиж байгаа шүү. За. Үзүүлээд өгөр амжилт. Баярлалаа. За энэ өчтөр орой Япон улсаас тэмцээн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн мөнх болд дүү маань бас энд GZX100 түрүү жилийн Чингис хаан дрифт кап дээр болохоор энэ GZX100-гаар дайгуу сайтаас тэмцээнд орж исэн бол энэ жил ерөнхийдөө мөнх болд алгасгүй тэмцээн уралдаанд оролцож байгаа. За юу наханд вэ? За Японоос өчтөр шөнөөрөө шууд тэмцээндээ. Тий, шууд тэмцээндээ. Өмнө бас шууд тэмцээндээ. Тэгсэн. Нойргоо. Өнөөдөр тэмцээн ямар болж байна? Хитээр явж байна одоо? Одоо 1-р үеийн өндөр оноор гарч ирсэн. Вау, nice. Нойргоо явж ирэл 1-р үеийн хамгийн өндөр оноо авсан биз дээ, тий? Тий, үзээлэн. Ааха. Одоо юу батал гарах чинь уу? Тий. За дүүдээ бас ходоос орж ирсэн юм чинь хичээгээрэй гэж бас дүүдээ ус хэлмээр байна, тий? Дээрэс нь амжилт хүсье. За баярлалаа. За хайртай шүү. Хайртай шүү. За манай хүрлээ найз маань STS яг одоо Англида нэгээр явж байгаа. За өнөөдөр энэ хүн аврах болох уу үгүй юу гэдгийг бас миний влог дээрээс та бүхэн харах болно. За яг хоёрт явж байгаа нь 9 онооны зөрүүтэй байгаа учраас энэ хоёрын хооронд нэлээд ширүү юм болно. Тийм учраас найз маань бас яг энэ дээр нэлээд юм бодсон байгаа тий. За сайн байцгаана уу. Тэгээд Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны дэргэдэх Drift Masters клубын тамирчин 20 дугаар 06 Хөрлөбатар байна. За тэгээд Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны Pioneer Round 5 те хаалтын тэмцээн болж байна. Одоо тэгээд хичээж ин да. Одоо тэгээд сайн хичээвэл сайн аврах болохоор тэгээд сая 2-оор гарч ирлээ. Тий. Тэгээд манай Японоос ирсэн Монголд дүү маань Power Dam гаражийн тамирчин Монголд нэгээр гарлаа нөө Японд бороотой явдаг хүмүүс ч өөр юм байна. Тэгээ дүүд бас баяр хүргэе гэж хэлье энэ дашрамд. Тий. За баярлалаа. За найстаа бас авраг болохыг өрөөж тэгээд миний найз чадна амжилт. За Power Team Garage-ийн хоёр тамирчинтай та бүхнийгээс уулзуулаа. STS Английн хоёр тамирчин байгаа. Тэгээд хоёулаа энэ мөнх болд дүү маань нэгээр гарч ирсэн байна. За хүрлээ маань бас одоо ранкаараа нэгт явж байгаа. Авраг болоход ерөөхдөө 1К алхам ойрхон байна. За ийшээгээ тамирчдын гарааны хэсэг рүү хэдүүл амтаа орцгоё. За яг энэ гарааны энэ хэсгээр болохоор тамирчид гарахаас өмнө дугуугаа халааж гардаг ийм хэсэг байгаа. За яг одоо VIP клубын тамирчин гарах чаа шиг байна. Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны маршал Санж очир маань бас сэтгэлийн сонсъё. За тэмцээн уралдаан ямар болж байна вэ? Сайхан болж байна. Төгсгөлийн тэмцээн болж шүү дээ. Ер нь тамирчид маань машин дэргээ сайн бэлдсэн байна. Тэгээд сүүлийн раунд буюу энэ хүн болгон айгу гэгэлзээтэй гоголцоотой л байх шиг байна. Тэгээд ямар ч STS-ийн эхний үе маань сая өглөө бороотой байсан. Тэгээд бороонд ямар ч STS-ийн тамирчид маань бол 1-р үе дуусгаад ранка оноолт одоо аваад ранкаараа чигсаад 16-гийн оноолтод гарцсан байгаа. Одоо эндээс явж байна. Тэгээд одоо сайхан нар хур тэгшрээд тэнгэр хангаац хэлмээд сайхан байна. Тэгээд ямар ч өнөөдрийн тэмцээн маань амжилттай сайхан зохиогдож дуусах хаа гэж найдаж байна. 10 сард болох Ухаан хотод болох дрифтийн хятадын маш том тэмцээнд одоо 3 тамирчнаа бэлдэж авч явах ажил байгаа. Тэгээд энэ тэмцээний араас би одоо нэгдгээс одоо эрчимтэй тэр ажилдаа ороод машин тэрэг мэргээ бэлдээд авч явах юм те тэр бүх юм бэлдэх одоо маш том ажил байгаа. Ноос биш бол Ухаан руу явах 3 тамирчин нээс гарцсан байгаа гараагүй юу? Нэг тамирчин бол тодорхой байгаа. 2024 оны улсын аварга дрифт кинг өсөх хоёр байна явахаар тодорхой болсон байгаа. Хоёр дахь тамирчин маань одоо энэ тэмцээнээс шалгарна. Тэгээд гуравдагыг болохоор бид хоорондоо ярилцаад
Яг тэгвэл Монгол улсын нэрийг гаргах учраас одоо өндөр чадамжтай, потенциалтай тийм тамирчтай ярилцж авч явахаар шийдсэн байгаа. За сая хэдүүл Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны финал раундын нээлтийн цуваг бас за мэдээч цувгаанд тэргуунд 2024 оны улсын аварга замун дээрээс нь дрифт кинг цолтой өсгөр маань бас толгой групптэй өрхөд явлаа. За сэтгэл ямар байна? Өнөөдрийн жимцэн бол нөгөө раунд 5 хамгийн сүүлийн энэ жилийн хамгийн сүүлийн шийдвэрлэх раунд учраас сэтгэл маш өндөр байна. Одоо цэндээ бол угаасаа оноогоор тэргүүлсэн тасархаа явж байгаа. Тэгээд цэндээ байна, баска байна, 1-2 баска, цэндээ 2 байна. Одоо финал руу орох чинь. Тий одоо яг 1-р үе дууссан баадлын шат болж байна. За тэгээ өсгөөдөө бас амжилт хүсье. Гой толгой группт энэ жилийн бас гой ногоон өнгөөрөөс гой ижсэж гарч ирсэн байна. Амжилт хүсье. За Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх Redline клубын тэргуун тамирчин Arx очроо олноо танигдснээр нь за очроо найз дээр бас үргэлжлэн ирлээ. Энэ жилийн хувьд гоо Supra гэдэг гайхалтай машины Монгол дорыг анх удаа Supra дрифтлж байгаа тийм үү? За энэ машин өөрт нь зогсон гэж бас жигтэйхэн тэгээд. За найз ранкаараа хит явж байгаа даа. Ранкаар 10 явж байгаа. Дунд нэг өнчсөн. Нэг завсарлцсан байсан тий. Техник. Тий. Шинэ машин гарах гээд. Финал раунд ямар хөө болж байна? Финал раунд гоё. Цаг агаар харин гоё болчихлоо шүү дээ. Бороо орж ирсэн одоо л. За юуны хувьд ранкийн хувьд одоо клубээс нэгээр явж байгаа нэг тамирчин байна шүү дээ. Тий. Манай Цэнд аюулч ранкаар нэгт саран цогт маань 2-т явж байгаа. 3-т явж байгаа. Тий. Одоо тэгэл тэр хоёроо л бүтэн дэмжинд дээж нь гаргахын төлөө хичээж байна да. За амжилт нэз. За баярлалаа. Багийнхантнаас амжилтсэ. За Orange Team клубын тамирчин Дэ Уганбаяр за мөн бас Orange Team клубын тэргүүн за Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны директор Orange Team гэдэг клуб 2024 оноос ерөөхдөө аль бие сургууль ажиллагаа явуулаа 23 билүү? Тий 23 оноос. 23 оноос. Тий 23 оноос. Тий. За финал раундад Orange Team хичнээн баг тамирчтай оролцож байна. Финал раундад STC-ийн 5 тамирчин, AMD-ийн 1 тамирчин гэ 6 тамирчин оролцож байгаа. Оо за нэлээд сүргээрээ байгаа юм байна шүү дээ, тий. За Orange Team клубын баг хамт олондоос финал раундда маш сайн оролцоорой гэдэг бас найзуудтай амжилт хүсье. За баярлалаа. Ариун Баттуу. За энэ жил топ моторс тий. Топ моторсын тамирчингаар бас тэмцээн уралдаг. Би камермен хайгаад шүү. Тэр эндээс шүү. Би бас хаанаас ч идэх юм бол хайр. Тэр за эндээс финал раунд ямар болж байна? Гоё байна. За өглөө жоохон бороо орсныг тооцоод одоо өдөөсөө шул цагаагаар гоё болчихлоо. Ранкараа идэвч байна. Энэ жил ерөнхий машинда жоохон автад тэгээ жоохон эвдэл гэмтэл гараад тэрнээсээ үүдээ жоохон доогоор байгаа чигсэж байгаа. Тэгээ жил тэгээ ураад өгөх үү? Энэ жил энэ тэмцээн дээр одоо гайгүй орчод бас гайгүй дээлчих санаа бас байна. За тэгээ дүүд амжилтсэ. За. За нээлт ямар байна? Сайхан болж байна, гоё болж байна. Сэтгэл хөдлөлт нөө. Сэтгэл хөдлөж байна. Гоё байна. Эсвэл 2 жил орог байж байгаа. Сая дөнгөжлөө өнөөдөр л орлоо. Гоё байна. Тоглож байна, амар сандарч байна ус. За тэгээ найстаас амжилт хүсье. За баярлалаа. Гоё машин гарч чи түрүү гарчлаа. Гарч шүү дээ. Хэр юу? Давгүй боломжтой явах шиг боллоо. Дараагийн раунд үлдсэн үү? Үлдсэн байгаа баг. Үлдсэн байх гэж бодож байна. За амжилт. За баярлалаа. За манай ирээдүйд дүү маань түрүүчийн тэмцээн дээр төрүүллөө. Хоёрт орсон. Хоёрт орлоо. Аль тэмцээн дээр төрүүллээ?
Төрүүлэг павер дээрээс хоёрт орсон. Энэ бол ер нь 2 дугаар байрыг эзлээ явна. Тий. Ранкаар тэгвэл нэлээд дээгүүрт явсан шүү. 7 дээр явж байгаа. 7 дээр явж байгаа. За дүүд бас амжилт хүсье. Энэ жил бас Айдрифт клубын Баскахтаа бас ижлсээд нэг өнгөөр гарч Тий. Багшаа хоёр болгоороо. Дээр багшаа хоёр Баталц тэр юу болсон бэ? Ахны яваад өгцөө. Багшаа хараап өвдөрсөн. 3 дугаар хараан чадарсан гэсэн. Ранкаараа нэгт явж байгаа. За төрүүлэх магадлал ерөн бол маш өндөр явж байгаа тамирчин байгаа. Тэгээд нээлт ямар болж байна? Финал раунд ямар байна? Финал раунд сайхан болж байна. Сүүлийн тэмцээн бас жоохон цаг агаар сэрүүхэн машин тэрэг алдахгүй. Сайхан тэмцээн болж байна. За тэгээд найстаа бас авраг болохыг өрөөё. Тэгээд баг болчих واخ гэж бодож шүү. За амжилт үзүүлээд өрөө. Миний хобби тон влогт бас оролцож ирсэн тамирчин. Золоор энэ машинаар орчлоо. Өнгө нөө энэ өнгөөр байлоо. Энэ өнгөөрөө. За золоор тэмцээн уралдаан явуулж түрүүн бас талбай дээр яндан мандан жоохон сансан үгүй юу гайгүй юу? Тэглээ. Яндагийн нэг сойлт нь хацраа унчиж. Бусдаар машин дээр гайгүй давчгүй байна уу? За. За амжилт хүсье. За баярлалаа. За манай Монгол 63 РСВ үүсгэн байгуулагч Ирхэнбаяр агсны том хүү бэлгүү аминда дүү манаас энэ жил бас машинаас шинжлээд шин машины болгоод гараад ирсэн байна тий. Өмнө чи энэ ногооноор орлоо. Өмнө энэ ногооноор орсон. Яс нэг явахгүй юм. Арай хүчтэй биш авсан. Балагдаад байна энэ. Харин Симулятор дээр бэлтгэлээж гинөө. тэг хийж байгаа. 15 настай лөө. Тий 15. За Монголд одоо анхны 15 настай хүүхэд дрифт тэмцээнд одоо орж байгаа тийм. Ер нь бол анхдагч жоохон анхан даа тийм. За тэгээд аавынхан байгуулсан зам талбай дээр тэмцээн уралдаанд оролцох ямар байна? Энэ бол анх нартайгаа. Ер нь бол гоё ногсож байна. Сая хитэр гарч ирв. 8-аар гарч ирсэн. 8-аараа? Тий. Ой, агуу дээгүүр гараад ирсэн шүү дээ. Тий. Ранкаараа хэдэж чи? Ранкара 20 дээр байсан шүү дээ. 20. Тий. 20 дээр байсан. Иргэчид анхандаа үзүүлээд өгнө өстэй. Тий. Энэ жил зүгээр трейлер өстэй. Тий, энэ жил зүгээр үдж байгаа. Үзэж байгаа. Зүгээр одоо чи энэ үзэж байгаа үзэгчдэд бас хэлэхгүй юу? Энэ жил зүгээр залуучуудаа трейлер шүү 2026 минийх байх болно гэдэг. За энэ жилээр тэгээ зүгээр замаа үдж байгаа. Дараа жилээс ер нь бүтэн бадж эхлэв. Тэгнэ. За хичээгээрэй. За баярлалаа. За амжилтлахын дөө. Мундаг шүү. МДС англи одоо ранкаараа 3-т яа. 3-т яа. Ер нь хэр ойрхон яваа? Аврагруу үзэлцэх үү? Хэцүүлтэй. Хэцүү юу? Тий. Гэхдээ чанга. Чанга. Тий. Юм гэхдээ яач хийж магадгүй юу? За тэгээд дүүдээ бас ерөө авраг болж магадгүй те. Баярлалаа. Цэндээ ах чинь байна. Ер нь тэгээд үзээтэй л гарууд л үлдэж да. Дандаа чанга хүмүүс байгаа. Яа, за амжилт. За тэмцээн гоё болж байна. За. Одоо манай 25 оны одоо сүүлийн раунд. Сүүлийн раунд. Одоо 5 цуврал тэмцээ. 5 зураг тэмцээ. Ер нь гоё болж байна. Одоо сүүлийн раунд дээр одоо шилдэг тамирчид аль англиас одоо хэн авраг болохыг одоо харах гад байж байна. Тий. За ер нь бол таамаг байгаас тэ авраг болох. Ер нь баг ихний Ранкаараа тий. ихний 3-аас 4 тамирчид ерөөс аль англих ерөөс амар ойрхон байл. Ойрхон байгаа. Хинж болж магадгүй. Хинж болж магадгүй. Ерөөсө таамаглалт юм байна. Одоо тэгэл ер нь өдөр аль аавыг хүрн тий лаг явах нь уу? Тийш тий. Өнөөдөр хэний өдөр болох нь уу? Тэгээд яа аврагд энэ жилийн авраг шитгэдэг гэж байна. За амжилт. За баярлалаа. За Рансти манай Эрдэнэгийн багийн тамирчин төгөлдөр GZX 100 маркет чэсрэл энэ чинь. За тэмцээн ямар болж байна? Тэмцээн гоё болж байна уу? Цагаагаар сайхан. Ранстинээс жоохон бороотой байж байгаа. Одоо гоё болчихлоо. Ганцаар явж байна уу? Тэ ганцаар. Эрдэнэ ирсэн үү? Ирсэн байгаа. За. За энэ жил ранкаараа ерөөхдөө ямар хөө явуу? Ранкер одоо эстэс 13-т явж байгаа. Энэ тэмцээний гайгүй орчихвол 10 руугаа орчих санаатай. 5 зурвал тэмцээн ерөн гээд чиний хувьд ямар хөө өнгөрөө? Ерөнхийдөө бүх тэмцээн айгүй гоё болсон шүү. Ялангуяа тэгээд Арангад болсон орон нутгийн тэмцээн байна те. Айгүй гоё болсон. Энэ жилийн тэмцээнд ерөнхийдөө их гоё болж байна. Зохион байгуулалт сайн. Гоё болж байна. За амжилт хандаа. За баярлалаа. Үзүүлээд өгөрөө. Дараач шатанд орсон байгаа сте. Пенал раунд ямар хөө болж байна? Янзын гоё болж байна. За ранкаараа яг дугийнхэн дээр байгаа мөлий шүү дээ тий. Иргэжил бол МДС рүү орох нь бат. Харин тий баталсан. За энэ иргэжлээс бол ер нь бол түрүү жил бас МДС рүү орох боломж байсан биз дээ тий. Түрүү жил хувьд бол Дүүгийн хувьд бол боломж байсан. тэгээд өргөдлөгчөө ерөнхийдөө СТС-тэй үлдээ гэдэг юугаараа санал тавьсан юм байна. За хоёр бол энэ жил бол одтой байлаа шүү дээ. Ахтуу хоёр гоё байлаа. Тэмцээн уралдаанд маш гоё. Гэхдээ хоёулаа аюу гоё бүх цуврал тэмцээндээ идэвхтэй оролцсон. Хоёртоо бас баярлалт хүргэе. Энэ жилийн цуврал 5 тэмцээн чиний хувьд ямар болж өнгөрөө? Айгүй гоё сэтгэл дөрөн тэгээд араа зохион байгуулагдаад хөдөө яваад нөгөө нэг фестивал болоод наадам болоод айгүй гоё байлаа. Энэ жил миний хувьд бол их гоё байлаа. Наадам ч бас юугаар медаль зэтэл авдлаа. Тийм наадам
Арслан цолын төлөө байлдаа тэгээ унаад гайд цол аваад. За. За бас цолтон болсон байна. За тэгээд финал раундаа амжилттай дуусгаарай гэд ерөө амжилт хүсье. За. Тэмцээн ямар вэ? Тэмцээн маш гоё байна. Сүүлийн финал раунд. Ямар ч 16 дөлчлээ 7-оор гарч дөлсөн үү? Тий. За. 7-оор гарч ирлээ. Одоо баатлаа үлээгээл. За, хинтээ гарахаа бол мэдэхгүй байгаа юм байна тий. Хинтээ гарахаа мэдсэн. Клубийнхаа Жукөнөөгээд 115 дугаартай дүүтэйгээ гарахаар болсон. За амжилт хүсье. За. За, тэмцээн ямар болж байна хандаа? Тэмцээн бол гоё болж байна. Маш сайхан болж байна. Нар урд ивчирсэн. За, чиний хувьд хандаа 5 зураг тэмцээн яг ингээд дүгнэхэд ямар болж өнгөрөв? Харамсан сум шиг 5 раунд тэмцээн маань одоо дуусгаж байна. Хаалтын тэмцээн маань маш сонирхолтой бас их чигдэрсэн бүх тамирчид их гоё болсон байна. За тэгээд Orange Team баг хамталтнаас уугаа ахлагчтай баг хамталтнаас амжилт хүсье. За юу байна хандаа? Тэмцээн уралдаанд дэжгүй юу? Дэжгүй. За Team 67 хичнээн тамирч оролцож байна. 5 тамирчин дээрс нэг машин маань болохоо болчлоо. Тийм. Одоо дөрвөлээ тэгээд орсон. За хэр байна? Машин дээр хэр байна? Дэжгүй үстэй. Гайгүй дээ хэмжээнд юм аягээд байж л дээ. За. Алтангирлээ. Энэ жилийн 5 зурвал тэмцээн чиний хувьд ямар болж өнгөрөв? Ер нь бол гоё болж өнгөрч байна. Бусад жилүүдээс бас юм уу бас гоё болж байна. За тэгээд дүүдээс тэмцээн уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. VIP-г хоёр тамирчингаа сонь сайхан юу үзсэн. Тэмцээн уралдаан ямар болж байна? За тойрог өвдөө шүү дээ. Энэ жилийн 5 цуврал тэмцээн ямар болж өнгөрөв? За 5 зурвал тэмцээн маш халуухан болж өрнөж байна. Одоо ингээд 5 дугаар раунд болж байна. Аврага тодруулах гэдэг үлээж байна. Бас сэтгэл тогтлол хүлээгээл хийж байна да. Өөрөө авраг авахгүй нь бол одоо тодорхой болцоо. Гэхдээ авраг авч байгаа бусад тамирчдыгаа дэмжиж бас сэтгэл тогтлол хүлээгээл хийж байна. За. Оо тэгээд гоё л байна шүү дээ. Бүх хамтдаа. Тэгээд жоохон машиндаа жоохон сэтгэл гаргасангүй жоохон фейлтэлж илүүлээ ер нь. Фейлтэлж илүүлээ. Дараа жил алан. За тэгээ VIP-ийн чисаа. Гэхдээ танах чи 24 он чи алаа байсан тий. Кинг гаргаж ирсэн, улсын авраг гаргаж ирсэн тий. За тэгээ үнж юм да. амжилт бороонод. За тэгээд манайха Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны финал раунд тэмцээн тун удахгүй бас баатлын шатаар өндөрлөх гэж байна. Тэгээд влогтойгоо бүгдээрээ хамтдаа байгаараа. Та бүхэнтэйгээ тамирчтай уулзууллаа, тамирчдын зогсоолоор явлаа. Монголд дрифтийн спорт ямар хөө хэмжээнд явагддаг вэ гэдгийг бас та бүхэндээ влогоор чадан хатаа өргөхийг хичээж байна. Тэгээд миний влогийг үргэлж үздэг, дэмждэг үзэгч та бүхэндээ туйл их баярлалаа. Тэгээд дараачихын влогоор уулзцгаая гэд төгсгөө ичих уу, явуулах уу? За явуулъя. Тэгээд тамирчдын зогсоолоор хэдүүлээ хамтдаа явцгаая.
Одоо миний ард STS-ийн аваргын төлөөх 2 тамирчмаар гаргаж чинь Drift Masters клубын тамирчин Epic Sim-ийн Нара. За дараагийн тамирчин болохоор iDrift клубын тамирчин Баялаг нар алтын төлөө одоо STS-ийн аваргын төлөө одоо баатлыг та бүхэнд харуулж байна.
За манайха Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны 2025 оны цуврал тэмцээн энэ түрээд өндөрлөж байна. Финал раунд. За мэдээж финал раунд гэдэг утгаараа энэхүү тэмцээн маань гал гарсан баатлууд та бүхэн маань энэ влог дээрээс харж байгаа бах. За тэгээд энэ жилийн улсын аваргууд тодорлоо. За мөн дээрээс нь STS-ийн улсын аваргаас тодорлоо. Аваргууд ерөнхийдөө өнөөдөр тодорлоо. Хин хэмбэ гэдгийг ерөнхийдөө та бүхэн маань энэхүү влог дээрээс бүгдээ хамтдаа үзэж харцгаалаа. Тэгээд влогтой хамтдаа байсан та бүхэндээ бүгдөө баярлалаа. Тэгээд дараагийн влогоор бүгдээ хамтдаа уулзцгаая. Баярлалаа манайхаа. Од энэ шүүгчээр ажиллаа. Бас шүүгчээр анх хоёр. За шүүгчээр бэлэг сайхан бэк нартай баярлалаа. 2025 оны сизон сайхан шүүгч дуусгалаа бас баярлалаа. За өнөөдрийн маань та бидэнтэй нөгөө намайг дагаж үзээрэй, subscribe дараарай гэдэг. Бэлгүүнэ. Манай медиа хэрэгцээ захиал бас та бүгд өнөөдрийн бас манай холбооны постэр болон видеонууд ирүүлдэг. За манай холбооны гадаад хэрэгцээ хэрэгцээ Бямсын захиал. Яа бас л олон улстай холбож байгаа захиал. За манай холбооны дид ерөнхийлөгч хувийн дугаар 06 өнөөдөр нэлээд шатсан. Овг нь бол нэгт яваад байсан тийм ээ. Тэгээ хүний сэтгэл санааны төрүүлийн явчлаар ийм л аюултай байгаа шүү дээ. За тэр яг манай холбооны дид ерөнхийлөгч Хөрлөбаатар байна. За манай өөр холбооны манай хонгор уучлал маш өдөр байна маш. Маш өрөд. Энэ стайгоо хэцүү ажил хийдэг хүндэг бай заастаа. Ямар ч нэр байхгүй. Бүхэн тэгээ манай ингээд хонгор уучлал авъя гэсэн үү? За бүгд манай хамгийн хэцүү ажил хийдэг хонгор уучлал байлаа. Бүр болохооргүй байлаа. За ингээд шагналыг гардуулж эхлэе. STS-ийн 1-р үеийн хамгийн өндөр оноог авсан. Төвчний гардуулж өгье. 1-р үеийн хамгийн өндөр оноог авсан амирчин. Final round өргөмжлөл STS гэжээ. Таныг Монголын мэргэжлийн спорт машины холбооноос зохион байгуулагдсан раунд тэмцээнд эрд дөрөв хурдууж авах самбайгаа дайчлан оролцож амжилттай оролцсон тул өргөмжлөл мөнгөний шагнал шагнаваа. 1-р үеийн хамгийн өндөр оноог авсан STS-ийн амирчин Нурхалт гэжээ. Сонирхолтой нь энэ хөвд өнөө өглөө өчтөр үеийн Японоос ирж байгаа. Японоос оролцсон, Монголд оролцсон. Тэгээд өнөөдөр тэмцээнд авах гээд өрөөдөрсөн Нурхалттай 1-р үеийн хамгийн өндөр оноо авсан. Баяр хүргэе. 1-р үеийн хамгийн өндөр оноо авсан цанг. Айрын тандас гадаг яа баяргүй. Баяр гэжээ. Баярын шагналыг гардуулж өгнө хэмээн санджч. Өргөмжлөг гардуулж өгье. Медалийг холбооны шүүгч анх хоёр гардуулж өгье. За түүний мөнгө шагналыг гардуулж өгнө хэмээн холбооны Үнэт анахас. За од мөнгө шагналыг гардуулж өгье. Мөнгө шагналыг гардуулж өгье. Манай од 3-р мөнгө шагналыг гардуулж өгье. За өнөөдөр манай бүхнийг сэтгэж хөдөлсөн байна. STS, MTS нэг конкурс зугаа барих бүгд 10 дугаар оруулжээ. Баярлалаа. Зангахтай байгаа шүү манай хоёроо. За ингээд бид баригдсан. Бритмац клубын тамирчин Нарандава. Нарандава шагналыг гардуулж өгнө хэмээн Хөрлөбаатар таныг хүрж байна. Яасаа энэ орчин. Нөгөө батлсан шүү дээ. За Хөрлөбаатар маань ийх гардуулж өгнө. За медалийг зөөж өгнө хэмээн шүүгч бэлэг сайхан нэг орж байна. Бэлгээ нааш яваа. Медалийг зөөж өгөөрэй. За батлсан хоёр маань одоо бас нэгэндээ шагнал гардуулж өгдөг. Хороос ирж баяр хүргэе. Монголын мэргэжлийн спорт машины холбооны 1-р байранд Айдрит клубын тамирчин хувийн дугаар 27 баялаг. Би ярьсан шүү дээ. Ялгар машин төрүүлдэг хараа юм аа гэж. За 1-р үеийн мэргэжлийн английн хамгийн өндөр оноо авсан нь зарах бэлэн байна. Монголын мэргэжлийн спорт машины холбооны раунд тэмцээнд эр зүрэг авахсан байгаа зориг 1-р үеийн хамгийн өндөр оноо буюу мэргэжлийн англи хамгийн өндөр оноог авсан танд баяр хүргье. Монголын мэргэжлийн спорт машины холбооны ерөнхийлөгч Эдварбаатар гэжээ. Ингээд өргөмжлөгийг гардуулж хэмээн холбооны
Бэлгүүнээ гөрч байна. Бүл ярьцэг. Orange team-ийн Дэвид Сүрэнгийн Огбаяр. Бас л 2-3 раунд дээр уйлсан штэ. Машин дэвтрээд уйлж яхад нарцдаг. За цамиг Бямсүрэн холбооны гадаад дээрээс үлдэх Бямсүрэн гардуулж өгч байна. Гардуулж өгсөн 3-р байрна. Эрдзэрэг авахсан байгаа дайчдын олонч 3-р байрны танд баяр хүргэе. Монголын мэрэгжлийн спортчны холбооны төлөөлөн удирдах зөвлөл хийж байна. Orange team клубын тамирчин хувийн дугаар 15 Огбаяр. Оролцооны жолооны гардуулж өгөх хэмээн холбооны анх хоёр бүрдүүнэ үргэлжлэх гардуулж өгье. Тэдний гардуулж өгөх хэмээн огч хөгчтэй болж байна. За Монголын мэрэгжлийн спортчны холбооны 5-р раундын дэд байрыг эзэлсэн Монгол Улсын дрифтийн хувийн дугаар 01 Нэрфлийн дамжин хувийн дугаар 01 Хүсгүйр. Скомонаа. Медалийг холбооны ерөнхий шүүгч Од гардуулж өгч байгаа. Монголын мэрэгжлийн спортчны холбооны раунд 5 буюу final раундын 1-р байрыг эзэлсэн Бэлгүүн клубын тамирчин хувийн дугаар 0 спортын мастер 2023 оны улсын аварга Аруубат Баяргийн шампион болчихсон юм. Анхаарал тэнэгэрж байна. Медаль зөвчгөн хэмээн Бямсүрэн болж байна. За Автомедаль Баяргийн улсын аваргыг та бүхний өмнө зарахад бэлэн боллоо. Ингээд түүний цуглуулсан оноо 941 оноогоор Drift Masters клубын тамирчин хувийн дугаар 25 Нарандаа гэж баяргийн 25 тайснаа гэж байна. STSC 2025 оны улсын аварга хэмээн энэхэн цомыг танд би гардуулж өгөх бэлэн болсон байна. Энэхэн цомыг Монгол улсын 2025 оны Монголын мэрэгжлийн спортчны холбоо 2025 оны соёлчдын ангид улсын аварга болсныг батламжлан энэхэн цомыг гардуулж өгье. Монголын мэрэгжлийн спортчны холбооны төлөөлөн удирдах зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн оролцож энэхөө өгсөн байна. Ингээд холбооны ерөнхийлөгч Эдгэрбаатарын цомыг танд гардуулж өгье. 2025 оны улсын аварга болсон танд хэлчихье. Баяргийн Drift Masters дараагийн төлөвшсөн байдаг шилжүүлэг. Гондог байлаа. Үнэхээр хувийн дугаар 06 энэ хоёрын хооронд 06 маань хоёрт оржээ. 26 энэ хоёрын хоорондох оноо нь Нарандаа 941 оноо. Хувийн дугаар 06-гийн оноо болохоор 917 оноо гэжээ. Бараг нэг 20 идэх онооны зэрэгтэй. Бултарцтай. За одоо MDS-ийн 2025 оны улсын аваргыг зарлахад бэлэн боллоо. Хошин аварга болж байгаа Монгол Улсын дрифтинг Хүсгүйр гэж Хүсгүйр 2025 оны аварга болж байгаа байна. Ритэн клубын Цэндавишаас хувийн дугаар 61-ээс 7 онооны зэрэгтэй гарсан байх шүү. Цэндавиш байна уу? Монгол Улсын мэрэгжлийн спортчны холбооны 2025 оны мэрэгжлийн английн улсын аварга буюу нийтдээ 777 оноогоор төрүүлсэн нэг дрифт тимийн тамирчин хувийн дугаар 01 Өсгөө баяргийн өсгөөдөө ихэнх цомыг гардуулж өгье. За баяргийн За энэ цом бол шилжин явдаг цом байгаа. Монголын мэрэгжлийн спортчны холбооны Mongolian Drift Service Монгол улсын аварга гэдэг хэмээн цом байгаа. Энэхүү цом дээр үе үеийн оны аваргуудын нэр нь үрдийн үрд сийлэстэй үлдэж байгаа. Энэ Монголын дрифт цаашаас хэдэн жил үлдээд мэдэхгүй. За тийм байж байгаа. Тэгээ энэ тэмцээний 2024 он дээр нь Өсгүйр гэж бичиж. Хувийн дугаар нь 18. Гэтэл 2025 онд 0-ыг дугаартай Өсгүйр баяргийн Хараа улсын Монгол улсын хошин аварга төрсөн Өсгөөдөө цаашдын спортын амжилт хүсье. Одоо энэ жилийн харин явахын дээр одоо шууд өсгөө хоёулыг нь авчих гэж байх уу? За ингээ өсгөөдөө баяргийн аваргын цомыг гардуулъя. Хоёр дараа жавдаг хоншорт боо юм бат юм дээ тий. За манайха 2025 оны улсын аваргаар
манай өсгөө маань тодорлоо 2024 оны улсын аварга дрифт кингээр бас тодорж исэн бол 2025-д дахин бас өөрийгөө бат чадалж улсын аварга болж чадсан. Өсгөөдөө бас дахин баяр хүргэе. За, финал раунд Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны энэ 5 цуврал тэмцээн чиний хувьд ерөнхийдөө ямар болж өнгөрөв? За энэ одоо оноо цуглуулах гэвэл одоо хамгийн сүүлийн раунд 5 бол маш ачаал бүгдэлтэй өндөр тийм тэмцээн боллоо. Энэ дээр бол одоо манайхан бөөнөрөө тоо бодлоо. Манай одоо баска найз маань одоо зөвлөгөө өглөө. Тэгээ гэр бүлийнхээ арын албаных маань бүгд туслалаа, дэмжлээ. Энэ бүхний ард яг раунд 5 дээр улсын аваргын ганц 2 оныхны зөрүүтэй. Би ч сая раунд 4 дээр дөрөвт явж ирсэн шүү дээ. Тэгээд раунд 5 дээр 4-өөс 1 рүү гэдэг чинь маш хамт олонны хүч хөдөлмөр бас зөндөө орж байгаа л да тий. За тэгээ өсгөөдөө бүгдөө дахин влогийг үзэж байгаа болон энэ тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүс бас баяр хүргэж байгаа хаа. Тэгээд дараачийн тэмцээнүүдээс өсгөө хүлээж байна. За одоо бол ерөнхийдөө 2026 он хүртэл ерөнхийдөө машин техникээ бэлдээд дараачийн CC эхэлтэл бол одоо хүлээлт бас өндөр байгаа хаа. Нийт бас яг одоо өсгөөгийн фэнүүд ч юм уу те хүлээлт маш өндөр байгаа. Амжилт хүсье. За 26 онд шинэ машин, шинэ прожекттой уулзцгаая. За амсаа шинэ прожект шинэ машинтайгаар иргэн уулзахаар болсон. За амжилт. Эстес Англи улсын аварга. За сэтгэл ямар байна? Маш гоё байна. Үгээр хэлж чадахгүй байна. Чиний хувьд 2025 оны 5 цуврал тэмцээн ямар болж өнгөрөв? Маш их юм маш гайхалтай амар гоё тий. Тэгээ бүх тий зурвал тэмцээнд маш сайн амжилттай оролцсон болохоор сэтгэл маш өндөр гайхалтай байгаа. За хүрлээ минь өөрөө симулятор суурьтай тийм үү? Хүрлээ биш нараа. Тий нараа минь симулятор суурьтай байгаа. Тэгэхээр чамайг энэ амжилтанд хүрэхэд Epic-ийн буюу симулятороос хүргэсэн гэж бодож байна. 100%. Тий би тэн дээр сүүлийн жил хагас 2 жил тэн дээр бэлтгэсэн. Тэгээд өнгөрсөн жил нэг сток машин авч нэг амьдын мэдрэмж олж аваад энэ жижиг машина энэ босгоод тэгээд ястаа. Тэгээд симулятортойгоор адилхан болох гэж хичээсэн тий. За тэгээд ямар тач найздаа энэ олон зураг тэмцээний ард өнөөдөр энэ цомыг бариад зогсож байгаа найздаа дахин баяр хүргэе. Ирэх жилийн тэмцээн уралдаантнаас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Дараа жил ч гэсэн бас аврагын байрыг хамгаалаарай гэж найс нүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. За Япон улсаас бас тэмцээнийг Монголдоо зохиогч байгаа раунд 5 тэмцээг алгасгүй ирж бас тэмцээн уралдаанд оролцсон. Дүүдээ маш их баяр хүргэе. Тэгээд дөнгөж ирээд өчтөр шөнө ирээд машина бэлдээд өнөөдөр STS-ийн 1-р үеийн хамгийн өндөр оноог бас авч чадсан дүүтэй дахин баяр хүргэе. Баярлалаа. Өнөөдөр бас манай хүүгийн 2 насны төрсөлдөр. Вау, хүүдээ би яг заавал юм дээрнэ гэсэн үсний үржилтэнд үнээр их баярлж байна. За хүүдээ бас гоё бэлгэлтэй очиж байна. Аав 1-р үеийн хамгийн өндөр оноо авлаа шүү гэд энэ цомоо хүүдээ очиж бэлгэлнэ шүү дээ, тий. За тэгээд дүүдээ бас Монгол улсдаа ч байсан, Японд ч байсан оролцож байгаа бүх тэмцээндээ бас амжилттай байгаараа, чадaltaй хүчтэй байгаараа гэж бас дүүтээ өсөөрөө ёо. Баярлалаа. Иргэжил Формула дрифтээр бас үзэлсэн манайхан нэмжээрээ. За тэгээд дүүтээ удахгүй битээр бас Япон улсад бас гоё контент хийж байгаа. Тэгээд туудахгүй бас та бүхэндээ энэ өвөл бас хүрэх байхаа тий. За тэгээд удахгүй уулзцгаая. За